networking to students from all backgrounds and enable to become business leaders of tomorrow. Өөрсөд шинжлэхдээ бүхэн өөрийн тань гарт. Ер нь бол ахуйтай нэг төрлийн тул юу хийж Энэ улс төр гэдэг чинь өөр их мэдлийн чинь их мэдл гэж юу вэ гэхээр бол ерөөсөө Орхон аймгийн Yes Mongolia байгууллага Royal олон улсын ихтэй сургуультай хамтраж LEADX арга хэмжээг зохион байгуулж байна. За энэ нь бол эрх зүйн магистрийн хөтөлбөр дэмжин ажиллаж байгаа Royal олон улсын ихтэй сургуулийн удирдлагуудаа орчин сэтгэлийн талархал төвшүүлье. LEADX арга хэмжээний хөтөлбөрт хамрагдж байгаа залуучуудаа баяр хүргэж амжилт хүсье. Yes. Yes Монгол төрийн бас байгууллага Орхон аймгийн салбар зөвлөл Royal олон улсын их сургуультай хамтран за магистрийн хөтөлбөр хэрэгжүүлж байна. Энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ гишүүдийнхээ одоо боловсрол төрөнг оруулалт хийх зорилгоор LEADX гэсэн тусгай хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа. Энэ хөтөлбөрт хамрагдсанараа зөвхөн одоо юу гэдэг юм магистрийн одоо хичээлийн хөтөлбөрийн агуулгыг авахаас гадна за өнөөдрийн яг нийгэмд одоо бий болж өрнөд байгаа нийгэм эдийн засгийн нөхцөл байдал, улс төрийн нөхцөл байдлын талаар маш одоо цогц мэдээллийг, мэдлэгийг за яг одоо тухайн одоо үйл явцад оролцож байгаа оролцогчдоос олж авах, мэдэх, сонсох энэ боломжийг бүрдүүлснээр энэ хөтөлбөрийн онцлог оршиж байгаа. Yes Mongolia байгууллагын орхон дэх салбарын залуучууд санаачлаг гаргаж манлайлал хөтөлбөрийн хүрээнд үйл эрх зүйн мэдлэгийг дэвшүүлэх, орон нутгийн ажиж амьдрах хүмүүс яаж иргэдээ ажил орлоготой болгох, энэ хууль эрх зүйн орчин нөхцөлийг бүрдүүлэх чиглэлээр залуучуудаа бас зэнгэлж энэ магистрийн сургалтын хөтөлбөрийг бас санаачилж энд бас олон залуучууд хамрагдаж нэгдэж орхон Yes-ийн залуучууд маань санаачлаг гаргаж энэ манлайлал хөтөлбөрийнхаа хүрээнд лидершип хөтөлбөрийг Оройл академитай бас хамтран магистрийн сургалтыг зохион байгуулж байгаа үнээр их талархалтай байна. Орлогын төлөөлөгч гэдэг бол иргэдэд төлөөлж байгаа бид хамгийн түрүүнд одоо бас өөрсдөө хөгжүүлэхтэй мөн одоо хууль эрх зүйн мэдлэгтэй байх хэрэгтэй гэдэг үүднээс л ингээд бас тасралтгүй суралцах зарчмаар ингээд суралцаад ингээд явж байна. Тэгээд нийт дотоод суралцж байгаа эдээс 30 гаруй оюутан залуучууд маань суралцж байна. Тэгээд нийт суралцж байгаа залуучуудаа бас сурлагын өндөр амжилт хүсье. Тэгээд бүгдээрээ бас энэ хууль эрх зүйн өндөр мэдлэгтэй за иргэдэд төлөөллийн ажилтаа хүртэл одоо энэ хуулийнхаа энэ сурч мэдсэн одоо зүйлээ хэрэгжүүлэх, амьдралд хэрэглэх тал дээр бас хэрэглэх учраас нэлээд сайн суралцж одоо хичээж суралцж байна. Ямар ч гэсэн энэ удаагийн өнөөдөр бол ихний хичээл ороод одоо хичээл маань ингээд ороод үргэлжлээд явж байна. Орхон аймгийн Yes Mongolia дөрвөн бас байгууллагын маань бас Yes Mongolia дөрвөн бас байгууллагын зөвлөгчд болон гишүүдтэй оюунд нүрэг оруулалт хийх зорилгоор тэдний мэргэжил ур чадварыг дэвшлүүлэх зорилгоор эрх зүйн магистрийн ангид бол бид бас хэлсэн суралцж байна. Ер нь бол хүн бол ер нь алхам тутамдаа ямар нэгэн эрх зүйн харилцаанд орж идэг тий. Хүнтэй болон ямар нэгэн үйл явдалтай ямар нэгэн үйл хөдлөгч гэдэг юм уу бүх төрлийн миний эрх зүйн харилцаанд ордог. Энэ нь бол өөрөө бас өөрийгөө бас ямар нэгэн мэдээллийн шинжтэй залилан болон тий бос зүйлдэнд бүрдэхгүй байх. Өөрийгөө бас хууль эрх зүйн мэдлэгийг бас дээшлүүлэх ийм зорилгоор бас энэ хөтөлбөрт бас хамрагдж байна. Тэгээд нийт Yes-чүүдтэй хөтөлбөрийн үйл ажиллагаанд амжилт хүсье. Royal олон улсын их сургуулийн төр нийгмийн бодлогыг тодорхойлогч манлайлагч төрүүлэн гэсэн урайтай байдаг. Энэ удаагийн манай 2025-аас 2026 оны хичээлийн жилийн магистрийн хаврын хөтөлбөрт Орхон аймгийн Yes Mongolia-гийн залуучууд LEAD 100 хөтөлбөрийн хүрээнд хамрагдаж байна. Эдгээр залуучууд маань эрх зүй болон төрийн удирдлага, цаамун түүнчлэн төрийн удирдлага эрх зүй хосолсон хэрнээ hybrid буюу одоо танхим онлайн хосолсон юм хөтөлбөрөөр суралцах юм. Royal олон улсын сургуультай энэ 4 сарын 6-наас 10-ны хооронд 5 хоногийн танхим одоо вакуум сургалтанд хамрагдана. Мөн түүнчлэн одоо Royal олон улсын сургуулийн эрдмийн хамт олонны зүгээс Эрдэнэ хотод бас дараагийн семестрийн сургалтыг бас очиж зохион байгуулах юм аа. За Yes Mongolia залуучдын байгууллагын хувьд гэхээр Орхон аймгийн залуучууд маань өөрсдөө одоо яг энэ бизнес буюу хувийн хөгжлийг дэмжих чиглэлийн улс төр за мөн одоо бизнесийн орчин хувийн хвшил зэрэг байгууллагад олон салбарт манлайлж байгаа залуучуудад түүчээлэн LEAD 100 хөтөлбөрийн хүрээнд ангиа бүрдүүлэн Royal олон улсын сургуулийн магистрийн хөтөлбөрийг сонгон илсэн байна. Та бүхэнд сургалт болон одоо цаашдын хамрагдах одоо хөтөлбөрүүд нь амжилт хүсье. To